Монгол улсад жил бүр хамгийн багадаа 7-8 тонн буюу 160 мянган ширхэг хар тугалахт хөхрийн хүчлийн батарей байгальд хаягддаг гэсэн судалгаа бий. Харин үүнээс ердөө 1200 орчим тонн буюу 30 мянган ширхгийг нь стандартын бус аргаар дахин боловсруулж гадаадад экспортлж байжээ. Аккумуляторыг стандартын бус аргаар дахин боловсруулах нь хөрс усыг хамгийн ихээр бохирдуулдаг байна. Тэгвэл байгаль орчин дээлтэй технологиор хар тугалган батарейг дахин боловсруулдаг дэлхийн жишг үйлдвэрт Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх ажиллалаа. Автомашины аккумуляторыг дахин боловсруулад цоошин бүтээгдэхүүн гаргаж ирэн мөн голдмаа хийж гадаадын зах зээл рүү гаргах хатуу байдууд болох юм боломжтойгоо танилцуулж байна. Энэ үйлдвэрийн хувьд стратеги маш чухал ач холбогдолтой үйлдвэр гэдэг нь мэдэгдэж байна. Хар тугалаг болон аккумулятор өөрөө байгальд шингэдэггүй. За хөрсийг бохирдуулна мэдээж хар тугалаг болгонд маш хүчтэй хими бодис нөгөөдөө цэвэршүүлж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн тэр тусмаа экспортын бүтээгдэхүүн болгоно гэдэг бол байгаль орчинд шингэдэггүй мянган жил үлдэх энэ хог хаягдлыг үгүй болгож байна гэсэн үг. Электрокийн Монгол компани хар тугалган батарей дахин боловсруулах үйлдвэр нь жилдээ 12 мянган тонн буюу 300-аас 400 ширхэг батарейг дахин боловсруулах хүчин чадалтай. Тодорхойлбол манай улсад жил бүр хаягддаг бүх аккумулятор батарейг дахин боловсруулах хүчин чадалтай гэсэн үг юм а. Тус үйлдвэр нь хаягдал батарейнаас хуванцар, гөлтгөн 99.97% цэвэршилттэй хар тугалгыг ялхан авч экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тэгэхээр манай үйлдвэрийн технологи болохоор хар тугалгын аккумуляторыг дахин боловсруулах үйл явцтай. Ямар нэгэн хаягдал үүсэхгүй гарч байгаа дагалдах бүтээгдэхүүнийг бүгдийн эцсийн бүтээгдэхүүн боловсруулдаг 99.97-оос дээш үеийн цэвэршилттэй цэвэр хар тугалга гаргаж байгаа юм. За яагаад 99.97 өргөн хүргэж байгаа юм бэ гэхээр энэ маань Лондонгийн металлын биржийн шаардлагад нийцэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нар цааш нь экспортод худалдан орлуулахдаа Лондонгийн металлын биржүүнээр боловсруулах боломжтой болж байгаа. Манай нөгөө аккумулятор дотор байгаа ерөөсөө бүх доторх бүрдлийг бүгдийг боловсруулж байгаа. Дээрээс нь технологи хэрэгжилж байгаа усаа дахин цэвэршүүлэн ашигладаг учраас ямар ч хаягдал технологи хаягдал гарахгүй. Манайхаас гарсан хунцраар эдгээр компаниуд ер нь авъя гэж санал тавьсан байгаа. Бүлтгэнээр бол ер нь гипс авт хийж болно. Дээрээс нь хар замаасыг болон цементийн голлох түүх хийж болдог байхгүй. Тэгэхээр хар замаасыг цементний үйлдвэрүүд бас авахд болж байна. Монголын анхны аккумулятор дахин боловсруулах үйлдвэрийг Электрокийн Монгол компани өөрийн хөрөнгөөр байгуулсан бөгөөд шинээр 75 хүний ажлын байрыг бий болгож 1.2-оос 1.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх боломжтой гэдгийг үйлдвэрийн удирдлагууд онцоллоо.